Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу ажлын албанаас энэ оны анхны төлөөлөгчдийн өдрийг газрын харилцаа барилга хот байгуулалтын газар нийтийн аж ахуйн үйлчилгээний шин ус орон нутгийн өмчөд аж ахуйн тооцоо төлбөрийн газар дээр зохион байгууллаа. Төлөөлөгчдийн өдөрт аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Бүргайнд аймгийн засаг дарга Дүгэрж ав, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Сандаг Сүрэн болон иргэдийн төлөөлөгчдийн хурлын 20 гаруй төлөөлөгч жаргалан цумын удирдлагууд холбогдох хилтэс албадын дарга ажилтнууд оролцлоо. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас төлөөлөгчдийн өдрийг угтаж иргэдээс тус байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлтийг утсаар болон цахим хэлбэрээр авсан ба иргэдээс 40 гаруй санал ирснийг тухайн байгууллагууд нь уламжлаж албан хариу хүргүүлэхээр болсон байна. Энэ удаагийн төлөөлөгчдийн өдрийг газар дээр албан байгууллага дээр очиж хийдэг нь ер нь манай төлөөлөгчид тухайн байгууллагын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцаад ямар хөө орчинд ямар үйл ажиллагаа явуулж байгаа. Тэнд байгаа албан хаагчид ямар хөө орчинд ажиллаж байгаа нэгдүгээр танилцсан. Хоёрдугаарт ер нь тухайн байгууллагын үйл ажиллагаа ямар хөө шатнд явж байгаа, иргэдтэйгээ харилцаа ямар байгаа гэдэг асуудлыг бид бас очиж үз танилцахаар юм зорилго тавьсан. За бид бас энэ төлөөлөгчдийн өдрийг хийхдээ өмнө нь Facebook хуудасаар болон утсаар иргэдээс санал авсан. Тухайн хоёр байгууллагын үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлтийг бид дэлгэрэнгүй авсан байгаа. За энэ иргэдийнхээ санал хүсэлтийг бид бас энэ төлөөлөгчдийн өдрөөр танилцуулж тухайн иргэнд хаягаар нь Facebook хаягаар нь буюу утсаар буцаад таны асуудалд ийм хариулт өгсөө мэргэжлийн байгууллагад гэдэг. Ингэж бас иргэдтэйгээ уялдаа холбоотой ажиллаж байгаа нь бас нэг онцлогоо гэж ингэж үзэж байгаа. За газрын харилцаа барилга хот байгуулалтын асуудлаар бид төлөөлөгчдийн өдрийг хийхдээ цаашид ирэн шийдвэрлэх томоохон хэд асуудал байна. Бид энийг аймаг орон нутгийн зүгээс мөн мэргэжлийн байгууллагын зүгээс хамтраа шийдвэрлэе гэсэн ийм шийдэлд хүрч байгаа. Тухайлбал бид Ховд аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөгөө энэ ондоо багтааж төсөв төлөвлөгөөг нь суулгаж хийлгэхгүй бол бид дараагийн газар өмчлөл, газар олголтын асуудал дээр энэ барилга хот байгуулалт, барилга барих асуудал дээр нэлээд хүндрэх төлөвтэй байгаа. Тийм учраас бид эхний ээлжинд Ховд аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөгөө бас ардлуулах ийм асуудлыг хамгийн түрүүнд тавья. Дараагийн дугаарт бид энэ жаргалан сум, буян сум, ховд сум, за мөн бусад сумууд хэлийн засгийн маргааны асуудал, хэлийн засгийн асуудлыг бид аймгийн хэмжээнд бодлогоор зохицлъя гэсэн. Иймэрхүү зүйлүүдийг бид бас орон нутгийн хэмжээнд шийдэхээр шийдэлд хүрч байна. Аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газар нь 2019 оныг ил тод нээлттэй хамтын ажиллагааны жил болгож газар барилга гэсэн хоёр чиглэлээр аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд салбарын төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ үеэр тус газрын дарга Баяр Сүх байгууллагынхаа үйл ажиллагааны өнөөгийн байдал цаашдын зорилтын талаар танилцуулж, цаашид хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх, газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг орон нутагт зохион байгуулах, газрын кадастрын мэдээллийн сан эрхлэх зэрэг ажлуудыг үр дүнтэй зохион байгуулахад аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон төлөөлөгчдийн зүгээс дэмжиж ажиллахыг хүссэн бөгөөд хамтран шийдвэрлэх шаардлагатай хэдэн саналыг уламжилсан юм а. Цаашдаа бид бол энэ газрын харилцаа барилга хот байгуулалтын чиглэлийн газрын маргаантай асуудлуудыг шийдэх мөн төлөвлөлтөд хөгжих энэ зорилтыг аймгийн иргэдэд уралдаа тавьж байна. Манай бол газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө байхгүй. Энэ газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг бол боловсруулж батлуулж хэрэгжүүлэх талын асуудлыг тавилаа. Мөн бидний барилгын чанар муу байдаг. Энэ чанарыг сайжруулах талын асуудлууд бол талын оролцоотой шийдэх асуудлууд юм а гэдэг утгаараа тавьж байна. Бид бол нэгдсэн зургийн хөтөлбөртэй болсноор барилгын чанарыг сайжруулах нэг хүчин зүйл байгаа. Цаашлаад бол барилгын чиглэлээр ажиллаж байгаа хяналтын баг хамт олноо сайжруулах, мөн тоног төхөөрөмж хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх, мөн лабораторийн чиглэлийн лабораторио өргөжүүлэх, лабораторийн боловсон хүчин, техник тоног төхөөрөмж өргөжүүлснээр барилгын чанар сайжирна. Мөн барилгын компани боловсон хүчин, барилгын компани өөрсдөө нь оролцсон барилгын чанар чухал байна гэдэг асуудал хэрэгжиж байна. Тэгээд бид бол иргэдийн уралдаанд бол тодорхой шийдвэрлүүлэхээр хэдэн асуудлуудыг тавьж байгаа. Өнөөдөр манай газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт маш олон өргөдөл ирж байна. Энд ямар өргөдлүүд байна гэхээр иргэд бол шинээр газар эзэмший гэдэг асуудал. Эзэмшүүлэхэд бид нар бол Ховд хотын ерөнхий төлөвлөгөөнд тулгуурлаж газар эзэмшүүлэх асуудлыг шийдэж байгаа боловч аймгийн нэгдсэн газар зохион байгуулалтын төлөвлөгөө бол байхгүй байна.
Энэ төлгөө бол босруулах тал дээр анхаарч өгч, төсөн мөнгөний асуудлыг шийдэж өгч гэдэг асуудлыг ярьж байна. Цаашлаад бид нэгдсэн одоо төгөөмөл тархастай ашигт малтмлын орд бий болгох зайлшгүй хэрэгцээ шаардлага байна. Энэний хайгуу судалгааг бас аймаг маань хийж өгöd энэ ордыг бий болгосноор барилгын чанар сайжирна гэсэн бодлого зорилтуудыг ярьж байна. Түүнчлэн төлөөлөгчдийн өдрөөр нийтийн аж ахуйн үйлчилгээний шин ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоо төлбөрийн газрын үйл ажиллагаа болон цэвэр усны станц цэвэрлэх байгууламж, бохир усны дамжуулах станцын үйл ажиллагаа ажлах горимтой танилцаж, тулгамдж буй асуудлууд түүнийг шийдвэрлэх гарц боломж болцооны талаар ярилцлаа. Энэ үеэр аймгийн усан хангамж, ариутгах татваргын ашиглалтын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлын талаар тус газрын дарга Баатар Зориг танилцуулж, шийдвэрлэх арга замын талаар хэд хэдэн санал хэллээ. Цаашаа тавьж байгаа хэд хэдэн гол зүйлүүд бий. За нийтдээ бас төсвийн одоо бид нэр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа ажлуудын чанар стандартн дээр бол зайлшгүй одоо анхаарах шаардлагатай зүйлүүд байна. За шинэ одоо хөрөнгө оруулалтаар хийж байгаа барилга байгууламж одоо хуучин хийгдсэн байж байгаа барилга байгууламжаас өмнө эвдэрдэг, бөглөрдөг одоо эвдрэл гэмтэл гарч аваар өсөж байгаа ийм нөхцөл байдал байдаг. За энэ нөхцөл байдалтай уялдуулаад юу гэж байна гэдгээр за дэд үтгийн салбарт ажиллаж байгаа хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажил үйлчлэгээний чанар хүртээмжэн дээр бол зайлшгүй аль талаасаа бол анхаарч ажиллах зайлшгүй шаардлага бол зүй ёсоор тавигдж байгаа гэдэг бол бие бүхний ажил дээр бол харагдаж байгаа ийм нөхцөл байдал. За дээр нь өнөөдөр нийтийн орон сууцнд амьдарч байгаа айл өрхүүдээ бие бүхэн үндсэн зорилго үйл ажиллагаа бол уул нь бол 5 тухтай одоо 24 цагаар усын одоо түүгээгээд бохир усын татан зайлуулдаг ийм чигүүрэгтэй байгаа боловч өнөөдрийн байдлаар бол ачаалал дахин хэтэрсэн сугам сүлжээ маань одоо муудсан засвар үйлчлэгээний хувьд бол одоо Ховд аймагт ажиллаж амьдарч байгаа олон жил байж байгаа хүмүүс бол энийг бол мэдж байгаа. Яг төв магистрат шугамд энэ 30 гаруй жил бол нэг ч удаагийн 1 метр бараг шугам засвар хийгдэхэд бол үгүйсэх арга байхгүй. Ийм зүйлүүд байж байгаа. Дээр нь би юу гэж хэлэх гээд байна гэхээр сүүлд хийгдэж байгаа энэ барилга байгууламж нийтийн орон сууц ашиглалтанд орж байгаатай холбогдуулаад за өнөөдөр хүний амьдрал осоо нэг хөр хүүхдүүдээ нэг байр савнд оруулчихыг нэг 2 3 өрөө байранд амьдруулчихыг гээд ингээ бодоод байдаг боловч за нөгөө барилга байгууламж нь авахын тулд тэр хүн чинь банкнаас зээл авж ийн одоо банкнд үндсэндээ бол 20 30 жилийнхаа амьдралыг даатгаад нэг байртай болж байгаа байхгүй. Гисэн гэдэж нөгөө байр нь чанаргүй материалаар хийгдсэн ороод 2 3 жил болдгүйгээр нойл нь бөглөрдөг, усан задардаг, паар нь шугам задардаг нөгөө айлын чинь бүгдийг ингээ сүрүүлээд хайчиж байгаа ийм зүйлүүд бий. Байгууллага тусварын бэлтгэсэн мэдээлэлтэй танилцсан төлөөлөгчид сонирхсан асуултад хариулт авч хэлцүүлэг өрнүүлэн гарц шийдлийг илэрхийлж сан солилцлоо. Тухайлбал аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид нийтийн аж ахуйн үйлчилгээний чиглэлээр инженер техникийн ажилтнуудыг чадваржуулах, инженерийн төв болон салбар шугамуудад үзлэг засвар хийж тагжуулах, албан газар аж ахуйн нэгж айл өрхүүдийг үе шатаагаар тол уржуулах замаар цэвэр усны алдагдлыг бууруулах зэрэг саналуудыг хэлж байлаа. Ингэснээр нийтийн аж ахуйн үйлчилгээний хувьд айл өрхийн хэрэглээний усны тоолортой болгох, үн тарифа нэмэгдүүлэх шугам сүлжээний засварыг хийхээр болсон юм. Харин барилга хот байгуулалтын чиглэлээр барилгын эвцэн хяналтыг ахмад туршлагатай инженерүүд эрхийлгүүлэх, хэд хэдэн сумын хэлийн засгийн маргааныг ажлын хэсгийн дүгнэлт, сум орон нутгийн зөвшөөрлөлөөр шийдвэрлэх, жаргалан сумын газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэхийн тулд аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинээр батлуулах гэх мэтээр олон үдээ саналыг хэлсэн юм. Хэлцүүлгийн дунд газрын харилцаа барилгын чиглэлээр 2019 онд Ховд аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж батлуулах, түгээмэл тархацтай ашигт малтмлын хайгуул хийлгэх, барилгын эвцэн хяналтыг туршлагатай ахмад инженерүүдтэй хамтран хийх гэх мэтээр асуудлуудыг шийдвэрлэхээр тогтлоо. Ийхүү төлөөлөгчдийн өдрийн хүрээнд тус байгууллагуудын зарим тулгамдсан асуудлуудын гарц шийдлийг тодорхойлж, төлөөлөгчд болон иргэдийн санал хүсэлтэд хариулт авсан ба тухайн байгууллагуудын цаашдын үйл ажиллагааны үр дүн сайжрах, хамтын ажиллагаа өргөжих боломж бүрдсэн юм.